Германы социологч Эрих Фром найдварын хувьсгал гэдэг нэртэй ном бичсэн. Тэгээ үүгээр хүмүүс боддоггүй, зүрх сэтгэлгүй, жинхэнэ эрхчлөөгүй болж байгааг шүүмжлээд хүн ёсны хоорондын харилцаа алдарч хүнийссэн юм нийгэм бий болоод нэг үгээр хэлбэл роботын нийгэм бий болж байна гэсэн. За тэгээд ийм учраас найдвараа хувьсгах хэрэгтэй, хувьсгал хийх хэрэгтэй гэсэн. Хувьсгал гэдэг бол орвонгоор нь өөрчлөх гэсэн үг шүү дээ. Тийм. Зүгээр нэг шинжилэл хийх биш. Бүр орвонгоор нь өөрчлөх. Өөрт өмнөх тэр найдвараа бүгдийг авч хайж байгаа цоош нь найдвар тавих. За тэр хувьсгал хийсэн оронд нь гарч иж байгаа цоош нь найдвар юу вэ гэвэл Фромынхаар хайр, бүтээлч байдал, жинхэнэ эрхчлөө, хүн ёсны хүмүүнлэг харилцаа гэсэн. За яг үүн шиг би сүүлийн үед бодож байгаа санаанаас гарахгүй байгаа зүйл бол бахархлын хувьсгал. Бид бахархлаа хувьсгах хэрэгтэй. Тийм энийг аль оюутан багтаа би МУИС-д Монгол улс даяар зохион байгуулсан эрэл шийдэлгээ дэслэм шилгээний уралд ярьж жоохон хэсгээс нь судлаад тэрүүн байранд нэгт орсон штэ. Тэр бол бахархлаа бид хувьсгах ёстой гэдэг тухай байсан. Тэр ямар бахархал яриад байна уу гэвэл бидний одоо энэ бахархаад байгаа үнэт зүйлгээд дээрээ тавьсан байгаа хэдэн зүйл байгаа штэ. Түүхч гэдэг юм уу, Чингис хаан ч гэдэг юм уу, эсвэл цагаан сар, наадам, хурдан морь. Тийм. Энэ бүх бахархлуудыг авч хаяад цоош нь бахархал тавих ёстой. Тэр бол хүүхэд. Тийм. Тэгэхээр Монгол орны аврал бол ерөөсөө саяны миний дурдсан энэ бахархлууд биш. Монгол орны ганц аврал бол ерөөсөө л ганцхан хүүхдүүд шүү. Тиймээс хүүхэд нэгдүгээр тавих ёстой. Хүүхэд Монгол улсын бахархал авах ёстой гэдэг талаар судалгаа хийсэн. За тэгээд дараа нь хүнээс гэдэг өөрийнхөө номондоос бид нар монголчуудын уламжлалт зан заншил ер нь хүүхэд нохоёс ямар их халууртай юм бэ гэдгийг бичээд тэгээд хүүхдийг бол бид нэгдүгээрс тавих хэрэгтэй юм байна гэдгийг нэлийн онлайн болоод Монгол улсын нийгмийг шүүмжилж ном бичсэн. Тэрийг бол төдийлөн хүмүүсээ уншихгүй л байгаа. За тэгэхээр энэ талаар сайн тодорхой хэлье. Яагаад бидний энэ бахархал хувьсах хэрэгтэй юм бэ гэж. Одоо юу гэдэг зүгээр аялал жуулчлалаар гадаадын хүмүүс Монгол улсад яагаад ирж байгаа тэр шалтгаан өөрөө Монголын бахархлыг толдох нэг боломж байхгүй юу? Цонжин болдог очоод Чингис хаан үздэг ч юм уу. Эсвэл яад хурдан морь болдог ч юм уу. Эсвэл цагаан сар наадам ч гэдэг юм уу. 93 наадам энэ төргээд. Тэгэхээр энэ бүх бахархлууд чинь эцсдээ төрийн ажил болоод идэг. Тийм учраас соёлын яам, төр мөрч нэмж Чингис хааны хөшөө барих гээд байгаа байхгүй юу? Тийм учраас хурдан морийг оролдуулсаар байгаа байхгүй юу? Тэгэхээр хурдан морь гэдэг бол цэвэр нэг талаараа хөдөлмөрийн мөлжлөг. Хөдөлмөрийн мөлжлөг дотроо хүүхдийн мөлжлөг. Хоёрт энэ бол насаараа дахир дутуу болж байгаа үйл явц. Гуравт зохион байгуулагдсан аллах шүү дээ. Энэ бол зохион байгуулагдсан хуулийн дагуух гэмт хэрэг. Жилд хэдэн хүүхэд хурдан морь унжгаад нас ордог гэж бодож байна. Та нар нүүбээс хүний эрхийн байгууллагуудаас Монгол дандаа зөвлөмж хөрвүүлж байгаа штэ. Хурдан морь унуулахаа болооч. Ядаж өвлийн цагт унуулахаа болооч. Хөл гар нь хөлдөөд насаараа дахир дутуулаад тэрийг хөрөөдүүлээд тэг хамгийн гол нь тэр хурдан морь унж байгаа хүүхдүүд чинь дандаа дунджаас доош давхаргын хүүхдүүд байгаа штэ. Нэг туслах малчны хүүхэд гэдэг юм уу? Эсвэл нэг боловсрал муутай гэр бүлийн хүүхэд гэдэг юм уу? Эрхээ хамгаалж чадахгүй байгаа тэр хүүхдүүдийг тэгэл хурдан морь унуулчихж байгаа штэ. Тэрнээс дундж давхаргуу дүүнээс дээш баяжууч гэдэг юм уу? Том уяачнаар өөрөөсөө хизээч өөрсдийнхөө хүүхдийг хурдан морь унуулад явуулахгүй байгаа штэ. Тийм.
Тэ хамгийн гол тэр нэр, нүүр, цол, хэрэгэм, мөнгө, төгрөг юу гэдэг нь тэрийг тэр томчууд өөрсдөө авдаг. Томчууд өөрсдөө эзэмшдэг. Тэгээ яг тэр хурдан мөрийн унаад адуу мал шиг давхиж байгаа тэр хүүхдүүдэд бол нэг шилнээ цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг хураал өнгөрөж байгаа шин. Тийм. Нэг сая төгрөг өгд юм уу, $100 өгд юм уу яа дээ. Хичээлийнх нь хэрэгслээ гэж авч өгд юм уу яа дээ. Тийм. Тэгэхээр энэ бол цэвэр хөдөлмөрийн мүлжлэг. Тэсмэ хүүхдийн мүлжлэг насаараа дахиад дутуу болно. Бүр зохион байгуулагдсан аллаг, гэмт хэрэг байхгүй юу. Тиймээс бидний энэ бахархал гээд байгаа энэ зүйлүүд чинь харин ч эсэргээрээ бидний бахархал авах хэвээр хүүхдүүдийг үгүй хийжээдэг. Тэм учраас бид бахархлаа тэр чигт нь хувьсгах хэвээр. Тийм. Хүүхдүүд бидний бахархал авах хэвээр. Ирландд би 2 жил нийгмийн халамжийн ажилтнаар ажилласан. Нийгмийн ажилтан биш үү? Нийгмийн ажилтан бол бас дээд мэрэгжил. Би бол нийгмийн ажлыг мэдэхгүй. Тэр бол жижигтэй. Нийгмийн халамжийн ажилтнаар би ажиллаад 2 жил Ирландын засгийн газрын тогоон дотор нь ороо явж хахад төр засгийн газар гэж хүүхдийн төлөө, хүний төлөө ямар хүмүүнлэг байд юм бэ гэдгийг харлаа шүү дээ. Тийм. Хүүхдээ зүгээр гадаа хөөгд гаргаад үзтээ. Ирландд ч юм уу, Герман ч юм уу ялгаагүй. Төр аваа явчин ямар ч асуудалгүй. Тийм. Төр хооллоод, ундлаад, хувцсыг нөгөөд орон байраар хангаад аваа явцдаг. Тийм. Тэгэхээр энэ бол хүүхэд нэгдүгээрт гэсэн бодлого байхгүй юу? Ирландд children first гэсэн бодлого байдаг. Энэ бол төрийн хар арцгийн бодлого. Өөрөөр хэлбэл Ирландд фашист нам гарна уу, коммунист нам гарна уу, либерал нам гарна уу, социалистик нам гарна уу, консерватив нам гарна уу, хүүхэд нэгдүгээрт энэ хөдөлгөхгүй. Ямар ч нам гарсан, засаг сэлэгдсэн хүүхэд нэгдүгээрт гэсэн бодлого барьж л байна. Энийг төрийн хар арцгийн бодлого гэдэг. Тэгэхээр энэ children first буюу юу ч болж байсан нэг хүүхэд нэгдүгээрт. Тэг юу ч болж байсан. Хүүхэд хүн алдсан байсан ч хамаагүй. Тийм. Монгол шиг нөгөө клон гэдэг байгаа шүү дээ. Хүүхдийн клон энэ төр гэдэг. Тийм. Хүүхдийг клончлахгүй. Тийм. Уучлаарай. Тийм. Тэгэхээр эндээс бол яг жижигтэй асуудлууд ургадаг л да намайг анх Ирландд очиж хахад тийнейжрүүдээс л хол яваарай. Эсвэл хүүхдүүдээс л холоогоорой. Хэдэн тийнейжрүүд нийлж байгаа Монгол эмэгтэйг алдсан энэ төр гэл зөндөө тийм гэмт хэрэгүүд энэ төр байдаг. Ягаад гэвэл гэмт хэрэг үйлдээд идэг хүүхдүүд ягаад гэвэл төрөөс нөгөө хууль энэ төр чинь хүүхдэд үйлчилдэг үү. Тийм. Нэг гэмт хэрэг мэрийг үйлцсэн байлаач хүүхэд нэгдүгээрт гэдгээрээ явцдаг учраас хүүхдэд нэг ял шийтгэл оноогоод ингээд яваад идэггүй. Тэгэхээр тэрийг зохицуулах жижигтэй санкцууд бол явагдана. Тэр бол хоёрдугаар асуудал байхгүй. Хамгийн core үнэт зүйл бол хүүхэд нэгдүгээрт гэдэг нь л байгаа юм. Тэгэхээр энэ бол зөвхөн Ирланд хүүхдүүдэд биш. Афганистан, Пакистан, дайм болж байгаа Украинаас хүүхдүүд ирж байна. 18 хүрээгүй залуучууд ирж байна. Үлсэглэнд авчиж байгаа Африк, Зимбабwe, Нигерия, Сомалия, Эритрея гэх Африкийн улсуудаас хүүхдүүд зүгээр мянгаараа нүүдэлж ирдэг. Тийм. Тэгээд тэрглээгээд зөвхөн Ирландын хүүхдтэй л тийм үү Айриш хүүхдтэй л харж хандаад байгаа бас биш. Хүн бүр улс үндэстэн хамаагүй Ирландын засгийн газар Германих ч гэсэн ялгаагүй авч тэжээдэг. Тиймээс Европ одоо нөгөө migration гэдэг амар том асуудалд унчлаа шүү дээ. Ерөнхийдөө энэ их дөрвөлт болж байна те. Тэгээ Ирландын би чинь бол дандаа л Афганистан, Пакистан, Сомалия, Украин хүүхдүүдийг харж халамжлаад явчихж байгаа шүү дээ. Гар юу одоо Маркс юу гэсэн 3 зүйлийг л төр хангаад өгчих ёстой гэсэн. Нэгт орон байрыг хангаад, хоёрт хувцсыг, гуравт хооллох боломжтой болгоод өгчих гэсэн шүү дээ. Төрийн хийх ёстой ажил энэ гэж Маркс хэлж байгаа. Тэгш Ирландын засгийн газар юу вэ? Бүр наад захын хэрэгцээнээс гадна гар утас, компьютер, фитнес энэ бүгдийг Ирландын засгийн газар төлцдөг.
ямар ч хариу нэхгүйгээр үнэгүй төлцдөг. Тийм манай одоо юу гэдэг тэр хүүхдүүд нэг Афганистан залуу гар утсаа хагалчлаа гээл. Тэгэл Атлантын засгийн газраас 500 евро явуулаад тэгээ би тэрийг очиж үрдэж байгаа штэ. Миний хийдэг ажил чи Атлантын засгийн газраас мөнгө авлаа тэрийг нэг үрээл утас болгод юм уу 1000 евро өгвөл ноутбук болгод юм уу яа тийм. Тэгэл үрдэг л нэг тийм ажил байлаа штэ хөрхий. Тэгэл 4 одтой зочид буудлын тэрт өгчин. Тэгээ би тэр хүүхдийг яах вэ? Нөгөө 4 одтой зочид буудлын аваачаал амьдруулаад, хооллол, ундлаад, хувц мовц авч өгөөл ингээд үждэг. Тэгэд маш олон хүмүүс бол дургу мэдээж Ирландийн өөрсдийн тэр Айриш хүмүүс бол бидний татврын мөнгөөр ингэж харь хамаагүй хүмүүсийг тижээлээ энэ төргээд тэр бол бүр ингэж чинь ямар ч байсан хүүхэд нэгдүгээс гэдэг бодлого бол Ирландд, Германд, Европт бол хүчтэй ямар хүмүүнлэг вэ гэдгийг бол харуулж байна. За тэгээд ер нь бид нэг үе хоорондын шударгаас гэдэг ойлголттой л болох хэрэгтэй юм байна. Тэ. Үе хоорондын шударгаас гэж мэж би зохиогоод байгаа юм биш шүү. Тэ. Тэгвэл тэргүй ийм нэр томьёо байдаг. Монголчууд үе хоорондын шударгаасны үү үсгч байхгүй шүү. Тэ. Үе хоорондын шударгаасны үү үсгч байхгүй. Тэгээ энэгээр юу хэлж ин гэвэл маш товчхондоо одоо юу гэдэг ахмадууд тэтгэр авлаа. Тэр нь амьдралд нь хүрэлцдэг хангалттай гавьяаныхаа амралтаа идлээ сууж явах хэрэгтэй баггүй юу? Яагаад гэвэл залуу насндаа хийцэн бүтээсэн өгдгөө өгчихсөн. Тиймээс одоо гавьяаны амралтанд байх ёстой атал ер нь зовлон болчихж байгаа шүү дээ. Тийм. Тэтгэврт хадлалал тэгээл нэг хідэн төгрөгөө яаж нааш цааш болох уу амьдралаа болох уу гэд нэг зовлон амьдрал эхэлж штэ хөрхий. Тийм. Тэгэхээр энэ бол үе хоорондын шударгаас алдагдсны нэг илрэл. За өөр хүүхдүүд байна. Хүүхдүүдийг ерөөсөө тоож авч үздэггүй, хөрөнгө оруулалт хийдэггүй. Хүүхдүүдэд маш их үнэгүй буцааж хариу нэхгүйгээр хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэрний дараа тэр хүүхдүүд чинь эдгээр насны түрэн том болно, улс орноо хөгжүүлэн ихийг бүтээн. Тийм. Тэгэхгүй хөрөнгө оруулаагүй ээж хүүхдүүд ерөөхдөө төргүй юм шиг бор зүрхээрээ явсаар байгаа л таарж штэ. Тийм. Өөрөө өөрсдөө л авч явхаас өөр аргагүй болж чаваас. Тийм. Тэгэхээр чинь буцаж их орондоо бараг эрэгч хөө штэ. Тийм. Юу авсан гэж ирж ирэх юм? Шударгаас байхгүй байгаа юм чинь. Шударгаас гэдэг чинь хэрвээ төр надад өглөө тийм үү? Төр намайг дэмжлээ, инглээ. Надад боловсрал өглөө ч гэх юм 10 жилийн боловсрал. За тэгвэл би буцаагаад боловсралтай болчоод их орондоо улсдаа нийгэмдээ юм хийх нь байна шүү дээ. Тийм. Энэ чинь шударгаас байхгүй юу? Тэгэхгүй юу ч аваагүй, юу ч юу ээжэж юу өгөх юм? Тэгэхээр шударгаас тэнцэхгүй. За 3 дугаас үе хоорондын шударгаас дээр анхаарах хэрэгтэй зайлшгүй нэг зүйл бол хүүхэд нэгдүгээрт гэдгээр төрөөгүй байгаа хүүхдүүдийг хүртэл хэлж байгаа. Ерөөсө төрөөгүй байгаа хүүхдүүд тийм боломжийг бид хулгайлж болохгүй. Тийм. Амар их Чингис хаан яриад байгаа мөртлөө уул урхайгаа ухаал тэнгүүтлээ говьгээд хизээж сэлбэгддэггүй нөхөгддэггүй шавхагддаг буюу дуустдаг усаа тооноор нь ашиглаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 2030 он 40 он хэд байдیں۔ Тэгэл уул уурхай ухаа дуусаа. Тэгээд одоо төрөөгүй байгаа хүүхдүүд яах вэ? Усгүй болох уу? Баялаггүй болох уу? Уулгүй болох уу? Ийм ухаа энэ амьдарч байгаа үеийнхэн өнөөгийн энэ амьдарч байгаа үеийнхэн ингэж амиа бодож болохгүй. Энэ бол үе хоорондын шударгаас дэндүү алдагдсаных. Тэгэхээр үе хоорондын шударгаас гэдгээр хүүхэд бүхэл төрөөгүй байгаа хүүхдийг хүртэл авч үзэж тэдэнд боломжийг олгож тэдний боломжийг хулгайлах бүхэл харин ч боломжийг бий болгохын тулд явах хэрэгтэй гэсэн ойлголт шүү дээ. Тийм. Тэгэхээр бидний бахархал бол ерөөсөө тэр өнгөрсөнд байхгүй, ерөөсөө 93 наадам цагаан сарын тэрт байхгүй,
хурдан мөрөнд байхгүй. Тийм. Харин хүүхэд байх ёстой. Бид бахархлаа орон мөр авч хаяад цоо шин бахархал тавих ёстой. Бахархалтай хувьсгал хийх ёстой. Тэгээд тэр шинээр гарч ирэх бахархал бол хүүхэд. Хүүхдэл Монголын ирээдүй шүү. Хүүхдэл энэ дэлхийн ертөнцийг аварна.